Амралтын өдрийн хөрөнгө оологч нараа за өнгөрсөн сар хөрөнгөний зах зээл юу исэн бэ? Тэгээд энэ сард 5 сард хөрөнгөний зах зээлийн төлөв ямар байдалтай байгаа юм бэ? За хэдүүл хаанаас эхлэх юм бэ гэх юм бол еврогоос эхэлцгээе. Яг гэх юм бол өнгөрсөн 7 хоног ер нь бол нэлээд хүчтэй хөдөлгөөн хийсэн хамгийн гол нь 5 дахь өдөр та энэ кандалыг харж байгаа юм бол юу болсон бэ гэвэл та харж байна 30-нд тий ёроолтой ер нь хүрсэн хаана бэ гэх юм бол 1.16 тэрнээс хойш ерөөхдөө тогтвортой ингээд дээшээ өсөөд тий та харж байгаа юм бол эхлээд нэг өсөөд за дараа нь дахиад өсөөд ер нь бол манай том евроны позиц жоохон улаарад тий гэхдээ яг хэдүүлээ нэг амар хөргшүүрхтэй юм уу аваагүй. Тэгээд энэ евро бас тийм амар сүртэй дээш доошо савлдаг учраас гэхдээ ер нь бол нэлээд хүчтэй дээш явсан 1.17 бараг 1.18 хүрэхэд байсан чинь Дональд Трамп твит гаргасан ямар твит гаргасан бэ гэвэл Европын зах зээл дээр Европын автомашины экспорт Америкийн зах зээл дээр эргүүлээд 25% тариф оногдуулна гэж байгаа. Европчууд өнөөдөр хүртэл бууж өгөөгүй. Европчууд өнөөдөр хүртэл Америкийн зах зээл Америкийн эдийн засагтай Америкийн улс төрч нартай Дональд Трамптай тэр улдааны хэлцлээ өнөөдөр хүртэл зураагүй. Тэгээд ер нь бол Дональд Трамп одоо тэдний гар марыг мушгиж эхэлж байгаа. За тэгээд ер нь бол автомашин томоохон ачааны машин дээр дахиад 25% тариф оногдуулнаа гэдэг чинь ер нь бол Германы эдийн засаг бүр амар хүнд цогцолт авж байгаа. Таад миний өнгөрсөн 2 хоногийн контент харсан бол энэ Friedrich Merz-ийн бүтлгүүдл Герман эдийн засгийн хэрхэн нураагаад байгаа юм бэ нэг тухай зөндөө ярьсан. Тэгээд энэ бол дараагийн шатанд хүрч явах шиг байна. Тэгээд юу болсон бэ гэх юм бол евро 1.17-гоос ер нь бол буцаагаад 1.17 лөө унсан. Манай SEU3 позиц дээр энэ бол нөлөөлөөгүй байгаа та харж байгаа юм бол тий нилийн доошоо явсан. Хэдүүлээ ямар позиц ямар ханшаар орсон бэ гэх юм бол 1.77 гих мэдчлэн дээр ерөнхийдөө позиц нэмсэн. За тэгсэн чинь 1.74-1 лөө бураад гэхдээ одоо юу болох юм бэ гэх юм бол нэгд өдөр тий томоохон хөдөлгөөн гарч ирнэ буцаагаад 1.75 1.76 руу явах төлөвтэй байгаа. За тэгээд энэс олж бас юу болсон бэ гэх юм бол доллар өссөн та харж байгаа юм бол 97 хүртэл ерөнхийдөө долларын индекс буцаагаад буураад тэгээд ер нь бол V-shaped bottom хийлээ. Өмнө нь бол нэг bear flag бол байсан. Тэгээ энэ бас ерөнхийдөө flagging down болж исэн. Энэ бас flag down. Тэгээд эргүүлээд Америкийн зах зээлийн хөрөнгөний зах зээлд байгаа 10 жилийн хугацаанд засгийн газрын бонд их хүү та харж байгаа юм бол өнгөрсөн 7 хоног бас ер нь бол шинэ оргил цэгтээ бараг хүрсэн гэж одоо хэлж болно. Яг өмнө 3 сарын үеэр бас эндээ хүрчээд тэгээд юу харагч байна гэх юм бол нэг bottom information тэгээд нэг жижигхэн cup and handle маягийн харагч байгаа. Гэхдээ энэ дэр хэдүүлээ ямар нэгэн арилжаа хийхгүй шүү. Тэ Америкийн засгийн газрын бонд дээр. За өнгөрсөн сарын хугацаанд хэдүүлээ юу харцгаая. S&P 500-аас эхэлцгээе. S&P 500 аимшигтай candle та харж байна те. Өнгөрсөн сар S&P 500 10% өссөн. Nasdaq руу ороод үзэх юм бол технологийн хувьцаанууд бүр эрчтэй өссөн. Хэдэн хувийн өсөлт байсан бэ гэвэл тэгээ 16% өсөлттэй байлаа. Тэгээ Dow Jones 6.5. Окей. Энэ бол typical. Энэ бол хэвийн яг юу хэвийн бэ гэх юм бол Dow Jones харьцангуй бага өсдөг. S&P 500 Dow Jones-аас илүү өсдөг. Тэгээ технологийн компаниуд хамаагүй илүү өсчлөө. Яагаад гэх юм бол тэгээ Google компани тайлбар гаргасан. Google-ийн хувьцаа хараад үзэх юм бол бүр эрчтэй өслөө. Өнгөрсөн сарын хугацаанд хэдүүгээр өссөн бэ гэх юм бол 33%-аар өссөн. Micron-ы хувьцаа хэдүүлээ бас харцгаая. Micron-ы хувьцаа бараг 60%-аар өссөн юм байна. Ёроолоос дээд циклүү. Нэг компанийн хувьцаа нэг сүртэ өсөг өтер юу юм бэ гэх юм бол Nvidia. Гэхдээ Nvidia-гийн хувьцааны өсөлтийн цаг үе ерөнхийдөө ирэх бах. Ер нь бол одоо 1 2 3 4 5 6 7 8 9 бараг тий 9 сар ер нь бол sideways consolidation хийсэн байна. Тэгээд энэ бол та харж байгаа бол RSI 59 мөслөө ингээ буурсан байна. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол яг одоо зарим хүмүүс нь юу хэлж магадaltaй юм бэ гэх юм бол энэ double head and shoulders байсан. За head and shoulders-ыг худлаа олгосон. Тэгээд нэг double top маягийн юм харагдж байна гэх хүмүүс ярьж байна. Гэхдээ энд би лав нэг сүртэй одоохондоо итгэхгүй байна.
бас нэг хувьцаа харах хэрэгтэй хувьцаа юу юм бэ гэх юм бол Oracle компани хувьцаа. Бас хүмүүс юу ярьж байна гэх юм бол Head and Shoulders болох магадaltaй. Гэхдээ энэ бас тий худлаа байж магадгүй. Миний таамаг юу юм бэ гэвэл одоо ер нь бол энэ QQQ та харж байгаа юм бол 4-7 хоног тасралтгүй ногоон байла. S&P 500 бас ногоон байла. Dow Jones бас ногоон байла. IWM Russell 2000 бас ногоон байла. Тэгээд одоо ер нь бол жоохон амьсгаа авах ёстой баг. Магадгүй 1-2 7 хоног амьсгаа аваад магадгүй тий нэг жижигхэн flag үүсээд тэгээд дараагийн таргет руу явах магадлалтай. За тэгээд тэр таргет ер нь бол хаана байгаа юм бэ гэвэл хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Тэгээд тэр target юу нь бол хаана байгаа юм бэ гэвэл хэдүүлээ зүгээр Fibonacci extension-ыг гаргачих. Хоп. Тий. За тэгээд ер нь бол сая S&P 500 яасан бэ гэвэл өмнөх одоо томоохон цикл ёроол оргил цэг retraction руу хараад үзэх юм бол дөнгөж саяхан S&P 500 юу исэн бэ гэх юм бол 0.382-ийн level-ыг ерөөхдөө сая хэдүүлээ бас daily chart хараад үзэх юм бол эхлээ resistance байсан. Breakout хийж үзлээ, fake out хийгээд буцаа retract хийгээд тэгээ одоо bounce хийж байгаа. Тэгээд дараагийн target юу юм бэ гэвэл тий 762-ийн target байна. За Nasdaq дээр хэдүүлээ бас яг адилхан трендинг гаргаад үзэх юм бол Fibonacci extension хийх юм бол тий юу харагдж байна гэх юм бол арай хурц хөдөлсөн, арай хурдан хөдөлсөн таад ингээ харж байна. Breakout, fake out, breakout тэгээ retest тэгээ одоо ингээ өршөөлөө өсөж байгаа. Тэгээд Nasdaq-ийн дараагийн level юу юм бэ гэх юм бол 700-гийн level одоо ерөөхдөө Fibonacci-гийн 0.618 level. За тэгээд амьсгаа аавна гэдэг чинь ер нь бол нэг бүтэн retest хийх магадaltaй. Тэгээд өргөжлүүлээд Fibonacci 0.6-гийн extension. Тэгээд эндээ хэдүүлээ харцгаая. Ер нь бол энийг энийг ерөөхдөө дийлэх юм уу үгүй юм уу? Ер нь бол эндээ жоохон амьсгаа аваад ингээд retest хийгээ явах юм бол ер нь бол дийлэх ийм хөдөлгөөн юу гэдэг юм бэ гэх юм бол Fibonacci-гийн бүрэн нэг extension руу явцдаг. За тэгээ хүмүүс юу ярьж байна гэх юм бол энэ Dow Jones тий топта хүрсэн S&P 500 оргил цэгтээ хүрсэн Nasdaq одоо ерөөхдөө crash ирэх баха гэж ярьж байгаа. Гэхдээ таад энийг ерөөсөө мартаж болохгүй. Юу болж байгаа юм бэ гэх юм бол гадуур олон улсын хөрөнгөний зах зээлийн төвшөнд юу болж байгаа юм бэ гэх юм бол Европоос асар их хэмжээний мөнгө Америкт руу явж байгаа. Азиас асар их хэмжээний мөнгө Америкт руу явж байгаа. Тэгээд тэр Арабын орнуудаас асар их мөнгө хаашаа зогсож байгаа юм бэ гэх юм бол Америкийн зах зээл рүү ерөөдөө урсж байгаа. Тэ? Одоо юу болж байна гэх юм бол Америкчууд Хятадын зах зээл рүү Хятадууд руу хараад эхэлж байна, тэ? Strait of Malacca Иран, Венесуэлагийг ерөөхдөө сая шийдвэрлэх гэж үзлээ. Дараагийн зорилго, дараагийн таргет юм бэ гэх юм бол Хятадууд. Тэгээ хүмүүс юу хийж байна гэх юм бол ер нь бол тэр аюултай тийм эрсдэл орох магадaltaй зах зээлээс мөнгөө татж байгаа. За өнгөрсөн сар хэдүүлээ ер нь бол ARM хувьцааг айгүй дэжгүй ханшин дээр худалдаж аваад айгүй хөөрхөн ашиг хийж чадлаа. Micron дээр орон гарсан. Сүүл бас дахиад нэг орчоод хөөрхөн ашиг хэдүүлээ хийж чадлаа. Манай Nvidia бол тий арай хөдлөх болоог байна. Microsoft Meta компани 2 хувьцаа ерөөхдөө сая жоохон унлаа. Хэдүүлээ бас юу исэн бэ гэх юм бол Meta корпорацийн хувьцааг нэмж авсан. Бас юу исэн бэ гэх юм бол AMD дээр ерөөхдөө хэдүүлээ айгүй хөөрхөн үн ханшин дээр ороод тэгээд ерөөхдөө одоо сая дэше явчлаа. Та харж байгаа юм бол AMD-гаас саяхан гарсан. Яг гэх юм бол энэ RSI ерөөхдөө нэлээд overextended одоо earnings гарч ирэн 3 хоногийн дараа. Гэхдээ авах хүмүүс нь бүгдээр авцсан байгаа. Тэгээд дахиад 450% ийшээ хөдлөнө гэдэг нь арай эрт баха. Тэ одоо юу болох магадaltaй байх юм бол earnings-араа ер нь бол өшөө дэше явах магадaltaй. Гэхдээ хөдөлгөөнөө ерөөхдөө хийчлээ. Тэ ер нь бол хөдөлчлөө. ARM компани бас 4 хоногийн дараа тайлан гаргана. Тийм учраас одоо хэдүүлээ жоохон боломжтой байх хэрэгтэй. За
Тэгээд хэдүүлээ бас юу исэн бэ гэх юм бол энэ Minera Alamos компани руу хөрөнгө оолт хийлээ. Эх 7 хоногт ерөөхдөө хэдүүлээ хөрөнгөө нэмэх болно. Яг гэх юм бол 2 хоногийн өмнө үйл ажиллагааныхаа тайлан гаргасан айгүй дайжгүй гарсан. Тэгээд энэ компани үнэлгээ хийхээр ер нь бол ямар ханш дээр байх ёстой юм бэ гэх юм бол энэ 12-оос 16 долларын хооронд байх хувьцаа гарч ийн. Тэгээ ямар алтны ханшин дээр юм бэ гэх юм бол $3750 ханшин дээр явж байгаа. Тэгээ хэдүүлэнд хэрэг апсайд байгаа юм бэ гэх юм бол те 78-аас 140% апсайд байгаа юм байна. Мэдээж болгоомжтой хийх ёстой. Гэхдээ энэ компани хувьцаа ер нь бол аюу дэжгүй явж байна. Одоо нэг те 3 сарын sideways consolidation явсан та харж байгаа бол ер нь он гарснаас хойш буцаагаад энэ төвшөндө хүрээд ирсэн байна. Тэгээд хэдүүлээ бас нэг гоё компани хувьцаа багцлага бас нэмсэн тэр юу юм бэ гэвэл Suncor Energy. За Suncor Energy 3 хоногийн дараа тайлбар гаргана. Гэхдээ Exxon Mobil, Chevron компани бас хоёр газ нефт олборлдог, боловсруулдаг, зах зээл рүү нийлүүлдэг компаниг хараад үзэх юм бол ерөнхийдөө аюул дайггүй. Тэгээд Suncor Energy-ийн Fibonacci өмнө гаргацсан байсан та харж байгаа юм бол ерөнхийдөө 74-өө тэгээд энэний дараа 80 хэд рүү явах боломжтой. BCI-гийн тухай бас нэг сүртэй ярих юм хэрэггүй те. Ерөнхийдөө аюул дайггүй явж гин хөрөнгө олт хийснээс хойш ер нь бол те бас хүрхэн 19% өгөөж энэ BCI-аас авцсан. Тэгээ хэдүүлээ одоо ямар ашиг хийнэ гэвэл те еврогийн short позициэсээ хүрхэн ашиг хийх бах. Тэгээ манай буута гих мэт шин хөрөнгө олтууд бас аюул дайггүй явж гин. За та харж байгаа юм бол манай буута өнгөрсөн сарын хугацаанд те өнгөрсөн сарын хугацаанд ер нь бол 10%-аар өссөн байна. Манай Эрдэнэ шиш бас яг адилхан та харж байна өссөн байна. Тэгээ хоёулаа uptrend дотор ингэ явж байгаа. Тэгээ манай багцуул айгүй хөөрхөн би бол ихтгэл өндөртэй байна. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ 5 сард хэдүүлээ айгүй хөөрхөн ногоорох бах. Тэгээд жинтэй хөрөнгө олтуудаа ерөөхдөө тодорхой болгоцсон. Тэгээд тэ наатам хүртэл хэдүүлээ сайхан ногоороод тэгээд зуны үеэр магадгүй та бас өөрийнхөө багцаасаа жоохон ашиг аваад гадагш аялаад маялаад ч юм уу дотоод аялаад өөрийнхөө жоохон шагнаад тийм боломжууд гарч ирэх баха. За тэгээд энэ амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрээ тэгээд та бас манай гишүүн болоод долларын сайхан өгөөжтэй инфляциас хамгаалсан тиймэрхүү юм байгаа бол манай скулын гишүүн болоорой. За bye bye. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.